байцгаана уу? Шинжлэх ухааны танин мэдхүйн од мөндөр суугч тавтай морил кино түүх нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сууг, GNTV телевиз, од мөндөр радио 83.3 107 хос дэлгэнээр хүрдэг. За энэ дугаарыг хүрэхэд дэмжиж ажиллаж байгаа аюулгүй дижитал орчны хамттай бүтээй Unitel мөн өрх бүрийн хэрэглээ уяг гурил дэмжиж ажиллаж байна. За студид хөтлөгчийн их бат Цэнгэл өрнөр ажиллаж байна. За өдрийн Цэнгэлээ. За 1960 оны 10 дугаар сард Бельгийн нийслэл Брюссел хотно ирээдүйд цагаан залуучууд ч гэсэн тулгааны урлагаар амжилт гаргаж чаддаг юм шүү гэдгийг батлан харуулах нэгэн хүү цэцэгчний гэр бүл төрсөн гинэ. Түүний нэрийг Jean-Claude Camille François Van Wagenberg гэдэг. За. Мангар урт нэртэй. Дунд нь эмэгтэй хүний нэрч явж байгаа шиг те. За энэ хүү баг хасаал айлын ирэх хүүхэд байсан баг. Ээж л байхгүй бол юу ч бүтэхгүй. Ерөөсөө ээжтэйг л бич байвал хамгийн жаргалтай. За мөн тэднийх маш их шүтлэгтэй айл байсан учраас хүүхдүүдээ ч гэсэн яг адилхан тэгж хүмүүжүүлчихсэн байна. Бүр багаас нь бурхан гэдгийг зааж өгсөн. Гэтэл Вандам 11 настай байхдаа шүн гинт сэрээд бурхантай ярихгүй бол болохгүй юм шиг тийм мэдрэмж төрөөдсөн гинэ. 11 настай хүүхд жоохон хүүхд гэсэн үг шүү дээ. Ингээд хувцас өмсөд шүн дөлөөр гэрээсээ гараад зэрэгэлдээ байх сүмд очиод залбирал үлдээд бурханаас 3 зүйлийг хүссэн баг. Тэдгээр 3 хүсэл нь дэлхийг авраач, байгалыг хамгаалаач, мөн намайг кинод болгож өгөөч гэдэг 3 хүсэл байсан. Бяцхан хүүгийн чин сэтгэлээсээ гуйсан тэдгээ тэр хүсэл нь тэр жилдээ л биелэх эхлэн тавигдсан гэнэ. За Вандам багасаа их туниа муутай, нүдэн шилтэй, их туранхай хүүхэд байсан тул аав нь хүүгээ жоохон чирэг болгох гэд бие хамгаалах урлагаар хичээллэхийг санал болгосон баг. Тэгсэн чинь хүү өөрийгөө толон таарсан чинь нэрэл ясаж суулсан хүү байж гэнэ шүү. Тэгэд аавынх нь хэлсэн үнэн байж таарад тэгээд аавынхаа тэр саналыг урайлахын зөвшөөрсөн баг. Хүү багасаа нөө комик ном дуртай супер баатруудыг харж өссөөр байсан учраас бас тийрчээ бас сонирхолтой байсан юм лээ. Ингээд бүр өөрөө паркур буюу одоо тийш тийм. Паркураар бараг хичээллээд байгаа байхгүй. Циркч явахтай гудамжаар ингээд юу байдаг. Яг хурдан мурдан явдаг хүмүүс байгаа гэдэг чинь үсэрч хараагаал. Тий. Бараг тийм болж болыг гэж бодсон юм байсан. Дээвэр дэгвэр бахан гүйсэн гинэ. Тэг хажуугаар нь бас тулааны урлагаар хичээлж байгаа. Вандам Бельгийн каратегийн үндэсний төвд. За Claude Goetz гэдэг багш удирдлагын дор каратегаар хичээлж эхэлсэн. Би багада уушуур хичээлээд 1 сар болоод хайж исэн байхгүй юу. Вандам тгийг юм бэл. 4 жил ямар ч байсан. Уугүй хичээлсэн. За ингээд 4 жилийн дараа тэрээр Бельгийн каратегийн шигшээ багт чадсан баг. Ингэснээр тэрээр олон улсын тэмцээнүүдэд оролцох хэрэгтэй болж байгаа. Эхний жилдээ л Европын аваргын дунд чинд дэлхийн 2 дугаар шилдэг тамирчныг зодож аварга болж исэн. Европын аварга болж байгаа. 16 настай хүү маань энэ жилээс эхлээд каратегаас гадна бодибилдингээр за мөн балетээр хичээлж эхэлсэн. Балетээр хичээллэх түнд маш их төсвөр төвчээрийг сургасан гэдэг. Балет бол үнэхээр сайхан урлаг. Дээрээс нь их төсвөр шаардсан спорт. Хэрв чи балетийг л тэсч чадчихвэл өөр бусад юу ч тэсч чадна гэж Вандам өөрөө хэлж ирсэн юм бэл. Балетэр хичээлдэг нь бас нөгөө поз өрхийн тулд уу? Одоо мэдэхгүй яагаад тийм. Тэгээ өмнө бас нэг намтар тэр ингэж гарч ирсэн. Бодибилдингээр тэгээ бас балетаар. Хин штэ. Юм блэ. Шурцныг ирсэн тийм. Яг тийм байна. Тэгэд юу хин Вандам чинь балетэнтэй маш их авьяастай байсан юм бэл. Багш нь түүнийг маш уян хатан тэгээ төвчээртэй за бүр маш их эвсэлтэй гэдгийг магтсан. За мөн тухайн үедээ дэлхийд алдартай байсан Морис Бехарт гэдэг хүн одоо бүжигдэглээч. Вандамыг өөрийн багтаа эсвэлэхээр урилга хүртэл явуулж ирсэн байна. Гэхдээ манай хүн бүжигэнд хэдий дуртай боловч жүжигчин болох хүсэлтэй шүү дээ. Ингээд тэг түүний гой саналаас нь татгалзаж ирсэн юм бэл. Ямар кинон дэр вүлээ? Би сая л гин саналаа. Бүр маш эвсэлтэй бүжиглдэг шүү дээ. Хоёр Аз бүсгүй хажуудаа бүжиглүүлээл өөр дунд нь ороод туйлцчих гэнэ гэж. Тэгвэл тийм л учиртай байж. За ингээд Вандам маань дөнгөж 18 наснда Бельгийн бодибилдингийн тэмцээнд төрүүлээд цаанаал тийм мөн каратегийн хар бус авч чадсан баг. Тэр каратег балеттай холж чадсанаар их уян хатан хөдөлгөөний их тийм гоё эвслийг гаргаж ирч чадсан. Харахад тийм нэг гоё үзэсгэлэнтэй байдаг ш түүний зодаанууд. Үсрээ дагаар дээр ингээд шпагат зутчаа штэ. Гаранч тэхгүй нэ. Ингэж байгаа штэ. Миний хурууч тэхгүй байна те. За тэр хор чадвар нь дэлхийн хот болоход нь их хойр нэмэр болсон болов.
За мөн үсрээд эргэлттэй өшгөлдөг тэр өшгөлт нь бол түүний нэрийн хоцсон гэсэн үг. Ван Дам үргэлжлүүлэн каратегийн тэмцээнүүдэд оролцсоор байна. Өрсөлдөгчөө ээлж дараалан буулгаж авч ялсаар байсан боловч өөрийн багийн анд Патрик Тугилс гэдэг хүнийг өстө бүр хизээч барж байгаа үг. За хизээч баг. Ер нь л хэд хэдэн тэмцээнд дараалаад ялагдсан юм л. Аврагын төлөө гарч ирээл энэ Патриктай ялагдчихна. Гэхдээ олон ядлагдсан ч гэсэн маш их хичээл зүтгэл гаргаад бэлтгэл сайн хийсний эцэст Патрикийг эцэст нэг юм ялж чаддаг. Ялахтай бүр ихний үед хамрын хуг зогсон гэдэг. Жог муухалтай. Гэтэл маш их бэлдэж хичээсэн эндээс харагдаад байна. Түүний тулааны рекорд нь 54 ялалт 4 ялагдал байдаг юм. Бас нэг төрлийн юу шүү дээ амжилт гэсэн үг. Ингээд барж өгдөггүй бүрсэлдэгчөө буулгаж авсан Ван Дам маань баяраа тэмдэглээд тэр жилдээ л хормоо хийсэн гэдэг. Ямар нутаг. Өөрөөсөө 7 насаар ихч бүсгүйтэй 2 жил үргэлжсэний эцэст инхүү гэрэлж байгаа юм. Гэхдээ энэ гэрэл түүний эхнийх нь байгаагүй. Магад эхний гэрлэлт бүтлэх хүчин шалтгаан нь энэ гэрлэлтийг төлөвлөгдсөн байсан гэж зарим нэг нь цуу яриа байдаг. Их чинэлэг гэр бүлээс гаралтай энэ бүсгүй маань манай хүнийг өстө алган дээрээ бөмбөрүүлж ирсэн. Хийх гэсэн бизнес санаануудыг бүгдийг дэмжиж санхүүжүүлчихсэн баг. Бүр өөрийн гэсэн жим хүртэл нээж өгч ирсэн. Тэн чинь бүжиг заадаг, аэробик заадаг, бас ингээд бодибилдинг гэдэр хийдэг. Бүр ингээд цогцом нээж өгч байгаа байхгүй. Чи баг 18 таа болоод. Гэхдээ хоёлаа дээр дурдсанчлан тэдний гэрлэлт 2 жилийн дараа л бүтлгүүт төгсгөл болчих. Ван Дам кинод болох мөрөөдлөө биелүүлэхээр каратегийн дэвжигээ орхиод за мөн ихнэрээ орхиод энэхүү Америкийг зорьсон. Энд нэг онцлог байгаа нь хоёлаа өмнө ярьжсэн нэг хүмүүс байгаа шүү дээ жүжигчд. Энэ хүмүүс бүгдээрээ жүжигчин болохыг мөрөөддөг байсан байхгүй. Мэргэжлийн байдаг. Театрт очихыг мөрөөддөг. Ван Дамд ерөөсөө юм бодол байхгүй. Ерөөсөө кинод болно л гэдэг зорилготой. Мундаг жүжигчин байх юм байхгүй. Кинод болж л байвал тэгээд болно. За ингээд 21 настай Ван Дам маань нэг найзтайгаа хамт цуглуулсан $3,000 аваад Америк нэгдсэн улсыг зорж байгаа. Англи хэл юу ч мэдэхгүй. Тэнд очиод нэг машин худалдаж аваад хэд хоног л гадуур сайхан сэлгүүцэж байна. Англи хэл мэдэхгүй хүнд шууд жүжигчний ажил болно гэж байхгүй. За дээрээс нь зүгээр энгийн ажиллаж болтохгүй шүү дээ. Англиар ярьж чадахгүй юм чинь. Ингээд мөнгөө үрж дуусаад хэд хоногч хоёр нэг хэсэгтэй л машинд амьдэрсэн юм бэл. Өстө яах вэ? Юу хийх вэ? Дампуурч байгаа байхгүй. Гэхдээ түүний хөдөлгөжсэн нэг хүч байгаа нь түүний мөрөөдөл. Өглөө босч ирээл бурхандаа залбирдаг гин. Намайг од болгох гэж байгаа танд баярлалаа. Хөрхөн баг шүү дээ. Ингээд нэг л өдөр түүний залбирал баялаа болоод нэг киноны олон хэсэгт сонгогдож чаддаг. Гудамжинд бүжгэлж байгаа олон хүний дунд нь Ван Дам хар магтаа зогсчихдаг. Чин гол чадваруудын нэг бас бүжиглэх шүү дээ тийм. Тэрийг бас нэг шалгуултанд оруулж харуулад тэгээд ямар ч сан тэнд агуудаа гарч байгаа. Их сайхан бие хатаа болцсон байгаа шүү дээ энэ чинь. Тийм. Бэлгийн бодибилдингийн авраг гэдэг ч тийм бүтэн улсын амар амтан байгаа байхгүй. За мөн тулааны урлагаар хичээлдэг нь хэрэг болоод тухайн үеийн Америкийн тулааны урлагийн хот Чак Норристай танилцсан. За. Гэт хамт бэлтгэл хийдэг болсон. Энэ хоёр нэлээд дотно болсон юм л. Тэгээд Чак манай хүнийг өөрийнхөө бааранд хамгаалагчаар ажилд авсан. Тэгээд өөрийнхөө дараагийн кино төсөлтөө орлон тоглогчоор хүртэл одоо ажиллаж ирсэн байна. Тэгэхээр Чак бүр түүний кино урлагийн замналынх нь эхлэлийг тавьж өгсөн байна. Маш их гавьяатай хүн байна. Мөн тухайн жилдээ Ван Дам маань Monaco Forever гэдэг кинонд анхныхаа жижиг дүрийг авч чадчих. Хэдий ийм том танилтаа болцсон ч гэсэн харин Monaco Forever-аас хойш олигтой дүр авч чадаагүй. Ер нь бол бараг дүр аваагүй. Энэ хооронд тэрээр жолооч, пицца хүргэгч гээд олдсон бүх ажлыг л хийж байгаа. Тэгээд бас бүх шалгуултанд очиж байгаа. Тэгсэн энэ үед барилга дээр ажиллаж байсан чинь барилга дээр ажиллаж байхдаа хоёр дахь их нартайгаа танилцдаг юм байна. Дахиад л маш сайн бүсгүйтэй танилцсан. Бүсгүй аав буюу Ван Дамын хадам эцэг нь манай хүнийг англи хэлний хичээлд сургалтанд суулгаад за мөн жүжигчний сургалтанд хүртэл суулгах гэж үзсэн баг. Ингээд нь Ван Дам за бас арайч ингэж эргэлж болохгүй юм. Би ч өөрөө бүгдийг хийх ёстой.
Ер нь бол үнэндээ өөрөө бүгдийг чадна. Би бол хамгийн дийтэх хүн гэдэг бүрэн итгэцэн байсан юм бэл. Анхнаасаа л тийм бодолтой хүү байсан. Би хамгийн мундаг гэж боддог байсан. Тэгэд хүнээс тусламж авахтаа бас жоохон цаараалаад исэн болов. Бас арай л дэндүүл угаал та тийм ч тийм. Эхний эхнэрээр жим босгуулаад хаяа явчихна. Явцсан юм чинь. За ингээд утахгүй хоёрдох гэрэлтэн бас бүтлгүүтэн. Тэгээ эхнэр нь ингэж хэлсэн гэдэг. Түүнтэй амьдрах маш хэцүү. Тэр өөрөөсөө өөр юу ч хайрладаг. Өөр юу ч анхаардаггүй гэд та хоёр тийш болж ирсэн юм. За харин 1986 онд тэрээр өөрийн анхны том дүрээ авч чаддаг. Яг түүн тохирсон тулаан төрлийн кинонд тэрээр эсрэг талын дүр Иван гэдэг Орос тулаанчийн дүрийг бүтээдэг. Орос хүн болохоор англиар нэг яриадах шаардлага байхгүй. Яг түүн тохирсон дүр байхгүй. Бүр сайн болж байгаа. Тэгээ дээрэс нь тулаанч те. Энэ кино нь Брюс Лигийн өмнө чөтгөмшрэгч залуу Оросын мундаг тулаанчийг зоддог тухай юм кино. Манай ямар ч эцэстнийг зодуулдаг юм байна. Ван Дам энэ киноны тулааны хэсэгт өрсөлдөгчийгээ цээжийн хэсэгт өшгөлөх ёстой байсан боловч хэд хэдэн давтан зураг авалтын явцад байнга л нүүрлэн өшгөлөдсөн. Найруулагч анхааруулж хэлсэн ч гэсэн энэ үйл явдал нь давтагдсаар байсан. Энэ ингээд дараа нь бүр асуудал болж эхэлж байгаа. Мөн өөр нэг жүжигчнийг Ван Дам 2 удаа ухаан алдтал нь өшгөлсөн гэж. Үүнд жүжиглэх ёстой шүү дээ. Гэтэл Ван Дам жихнээсээ л хусаад ич. Хэдий зургийн талбай дээр иймэрхүү асуудлууд гарч ирсэн ч гэсэн кино муугүй амжилт үзүүлээд хамгийн чухал нь Ван Дам өөрийгөө ийм чадвартай залуу байна гэдгээ Холливуд анхудаага харуулж чадчих. Түүний зодооны техник, тэр уран чадвар, үсрэлттэй өшгөлөлт, царай төрх, бие хаа гэд бүх юмыг анхудаа Холливуд харж байгаа байхгүй. Эн чинь тунд ажгүй юм шүү гэдэг анхудаа харж байгаа шүү дээ. Яг дараа жил нь түүний энэ чадварыг гаргах нэг кинонд түүнийг өрдөг. Арнольд Шварценеггерийн тоглосон Predator буюу хищник. За Predator аратан гэдэг. Энэ кинонд түүнийг өрдөг байхгүй. Ер нь бол баг гол дүрд өрж байгаа. Гэтэ гол нь өмсгөл өмсөд нүур бодолд хэлэх хэрэгтэй. Тэгэхээр Ван Дамын царай гарахгүй гэсэн үг. Санаж байна уу Predator-ыг? Үгүй санахгүй. Яг нэг юм dreadlocks үстэй нэг харгаргийн амтан үрж ирэл. Одоо энэ гомбо зургийг нөхөр би харах гэдэг. Тэгээ X-ray-аар харж мардаг нэг тийм гоё кино байдаг шүү дээ. Одоо тэр юунууд нь зөндөө явж байгаа та. Франчайз нь нэлээд явж байгаа. Тэгээ энэ киноны найруулагч манай энэ Аратан маань юу байх хэвээр яг нинжа шиг тийм зүүн төрхтэй тэгээд гоё тулааны урлагаар эвсэлтэй байх хэвээр тийм хүн болоод ирсэн чинь хэнийг Ван Дамыг олж ирдэг байхгүй. Гэтэ энэ чинь Ван Дамын хувьд бүр маш том боломж байхгүй. Өөр энэ кино чинь ихний ангид бүр маш мундаг болсон. Тэгээд бүр цаашдаа ирээдүйн ингээд тодрох хэвээр ийм кино байдаг. Гисэн ч гэсэн зураг авалт эхлээд хэдхэн хоногийн дараа Ван Дам энэ дөрөөсөө халагдчихдаг. Яг тэгэхээр энэ өмсгөл дотор чинь маш халуун байна. Би амьсгалж чадахгүй байна гэж бүр байн гомдолж ирсэн. Гэхдээ түүний ч зүг байсан л т. Учир нь Ван Дам яг энэ өмсгөлийн дотроо хэдий удаа ухаалтж ирсэн юм бэл. Тэгвэл асуудалтай. Тэ хүчил төрөгч бүр амар дутагтаад байна тий. Яг тий. Тэгээд Ван Дамыг халаад өөр хүн тоглож ирсэн. За харин дараа жил нь Predator-аас дараа жил нь нэг кино тоглосон түүнийг дэлхийд даяараа үзсэн. За монголчууд ч гэсэн бөөнөр үзсэн. Ингээд Ван Дам гэдэг жүжигчтэй дэлхий анх удаа танилцж байгаа. Мэдээж энэ бол Bloodsport буюу манайхаар цуст дивжээ гэдэг кино. За хэлээ юунд итгэжтэйгээ танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өрх бүрийн хэрэглээ уяг гурил манд хэмжээ ажиллаж байгаа. За зөвхөн бүхэл үрийн гурил үйлдвэрлэхэд тусгаалan зориулсан Америк технологиг Монголд нутагшуулж амжилттай нэвтрүүлээд хэрэглэгчдэд хүргэж байгаа. За уяг гурилыг хэрэглэж үзсэн. Тэсэн чинь нэг бүхэл үрийг юм хальстай хамт хийдэг бүхэл үрийн гурил. Тэгээ би өмнөх дугаар дээр яг хэлжсэн уяг гурил биш би бүхэл үрийн гурил хэрэглэхээр хоошуур чимэхэд аягүй хэцүү. Ингээ наалдах, барьцалдах, за эсвэл ингээ эмтэрчих гээд байдаг байхгүй юу? Барьцалтай жоохон муутай. Тэгсэн чинь уяг гурил яг одоо 1-р гурил 2-р гурил шиг ингээ барьцалддаг, бууз хоошуур хийхэд ямар ч асуудалгүй. Тийм юм байна лээ. Тэгэхээр ерөөсөө тэгсэр нэ бүхэл одоо бүхэл үрийн гурилын хамттай бүхэл үрийн гурил байгаа байхгүй. Тэгэхээр хэрэглэхэд бол маш айтаахан юм байлээ. За тэгээд Америк технологийн тэр юм болоо да гэж одоо бодлоо.
За уяг бүхүүлрийн гурилыг Улаанбуудаг хальстайнд бүхлээр нь тэрэмдэж гаргаж авдаг болохоор шимт хижээлээ бүрэн хадгалсан байгалийн хамгийн үнцэнтэй гурил гэж тооцогддог. Ялангуяа одоо хүний биеийн бодисын солилцоог дэмждэг эслэг Улаанбуудай хальсанд маш ихээр агуулгаддаг байгаа. За мэдээж нөгөө ходоод гидсний үйл ажиллагааг дэмжин, бүдүүн гидсний эрүүл мэндийг сайжруулна, зүрх судасны өвчнөөс өртсөн сэргийлэхэд туслана. За хит тархалт чингийн илүүдэлтэй болоос бүхлөрийн гурилыг одоо сонгож хэрэглэхийн зүйтэй бодисын солилцоог идэвхжүүлнэ. Тижээллэг чанарын хувьд одоо B1, B2, B6 гэдэг одоо 9 шидийн баахан витаминтэй байлээ. Тэгэхээр ерөөсө манайхан 7 хоногт одоо хэдэн удаа гурилаар хоол идэв. Тэр гурилынхаа хэрэглээний ихэнх нь одоо бүхлөрийн гурил болгочвол их зүгээр байгалийн гаралтай шимт хижээлэхтэйг тэрэ давталтай шүү манайхаа. За гаралтаас урдчилсан сэргийлнэ гэдэг. Тийм жин хасахад хүмүүс ч гурилаа хасаал идэг шүү дээ. Үнэхээр гурил идмээр санагддаг бол бүхлөрийн гурилаа идэхэд бол ямар ч асуудалгүй шүү дээ. За Монгол улсын 21 аймгийн бүх томоохон зах худалдааны төв, Сүлжээ, Дэлгүүр, Улаанбаатар 9 дүүргийн зах худалдааны төв за ерөөсө бүх дэлгүүрт худалдаалагдж байгаа уяг гурил авч хэрэглээрээ 77 17 88 99 88 86 хавцны дугаараар бас дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм. За ингээд ер нь бол одоо нөгөө дулааны улирал эхэлж байгаа хүмүүс ер нь айхтар их махцах идэхэ болоод хөнгөрөөд ирдэг улиралд бол гурилыг ч гэсэн цардуул багтааг нь авч хэрэглүүл зүгээр шүү манайхаа. За баярлалаа. Баярлалаа. За цус дэвжээ гэдэг энэ киног өстө үзээгүй хүн хаврах. Энэ киногоор Ван Дам, Шварценеггер, Сильвестр Сталлоне тэрнийтэй нэг энэ төсгөөс гээл те бол очиж байгаа байхгүй. За энэ киног үзсэн хүүхэд болгон кинон дээр гарчсан хөдөлгөөн бүгдийн дуурайх гэж оролдоно. Чимээр маш гоё кино байлаа шүү дээ. Сохорчоод өрсөлдөгчөө додож модоос энэ амар кино байхгүй. Бид ч гэсэн бас сохорцсон юм шиг жүжиглж мүжиглээд тэр чинь удаашруулж энэ харуулна шүү дээ. Тэр мөрийн удаашруулж энэ дуурайж мөрөөдөг. Үнэхээр ингэ нь бол бидний үнэхээр хит байсан байхгүй. Зөвхөн Ван Дамыг биш. Эсрэг талын хөдөлгөөнийг ч гэсэн дуурайх гэж оролдоно. Эсрэг талын дүрд нь Боло Юм гэдэг нэртэй Хонконгоос гаралтай. За мөн л тулааны урлагийн мастер, бодибилдингийн тамирчин. За бүр Эстоны зөвүүн төрхтэй үнэхээр гоё жүжигчин тоглолт. Бидний хүүхэд багчуудын хамгийн шилдэг эсрэг талын дүр энэ байхгүй. Дөрүүдийн нэг нь бас хайрлагдсан жүжигчтэй нэг л дээ. За харин гол дүрд болох. Одоо Ван Дамын дүрд нь Франк Дакс гэдэг хүнээс бодит хүнээс санаа авч хийсэн юм байна. Ван Дамын дүрийг. Хонконгд ийм хууль бус бооцоот тулааны тэмцээн болдгийм байна гэдэг ийм мэдээлэл байсан юм. Ингээд Франк CIA-д ажилладаг байхдаа Хонконгд ийм нууц ажиллагаа явуулж ирсэн юм байна л да. Тэрүүгээр нь энэ Bloodsport буюу энэ цус дэвшээ гэдэг киног хийсэн юм билээ сэтгүүлч. Гэхдээ яг энэ тулаан болж исэн гэдэг бодит бодлого нотлохоо байхгүй. За энэ Франк болохоор өөрөө ийм болж исэн. Би мэднэ гэж ганц дуурдаг хүн нэг нэ. За энэ киноны зураг авалт мөн л Хонконгт хийгдсэн. Мөн гол дүр нь жинхэнэ эзэн Франк өөрөө ирээд Франк Ван Дамд заавар зөвлөгөө өгч исэн юм бэл. За бас бэлтгэл хийлгэжсэн. Кино зураг авалт дуусны дараа ч гэсэн Ван Дамыг би чамайг жинхэнэ тулаанч болгоно гэж хэлээд 3 сар нэг бэлтгэл аваа явцсан. Тэр бүр аим шиг бэлтгэл. Ван Дам ерөөсө тийм зовлон эзэж үзэж байгаа гэдэг. Жинхэнэ эр хүн болгох юм. За тэгээгээ явцсан ч баларсан юм болсон. Эсвэл бүр за болио айл ахаал гэсэн юм шиг. Тэгэхээр одоо тийм тулаан болж л байсан байна да. Харин тийм л юм шиг. Энэ кинон дээр Ван Дамын бас нэг авьяас илэрсэн. Киноны анхны хөлбөрийг манай хүн үзчихэд нэг л болохгүй байна. Харин ингэж хийвэл зүгээр юм биш үгээд найруулагч дүүрийн саналаас хэлсэн баг. Ингээд найруулагч ч гэсэн түүний саналыг дэмжиж үнэхээр таалагдаад тэрүүгээр нь хийгээд тэгээд одоо олон нийтэд гаргадаг. Эхлээд энэ кино түрээсээр буюу кассетээр гарсан байхгүй. VHS-ээр. Ингээд маш их хүн түрээслээд эхэлсэн. Тэнгүүд продюсерууд ингэж болохгүй маань гэд түрээсээс бүх киногоо татангуудаа шууд дэлгэцээр гаргаж ирсэн юм байна. Өргөн дэлгэцээр театрт гэсэн үг. Энэ киногоор Ван Дам нэг шөнө дотор л од болсон гэж хэлж болно. Өөрт нь ирсэн боломжийг тултал нь ашиглаад дээрээс нь өөрийн санаа бодлоо нэмэрлээд энэ амжилтанд хүрч чадчих. Энэ амжилт өөр нэг хүнтэй бас салшгүй холбоотой гэнэ. Түүний 3 дахь эхнэр. За мөн бас бодибилдингийн аварга Clarice Portuguese гэдэг нэртэй бүсгүй юм байна. Ван Дам энэ бүсгүүд анхны харьцаар дурлаад л шууд л гэрлэх ёстой гэдгийг ойлгосон гэдэг. Clarice ч гэсэн манай хүн Gladys ч гэсэн манай хүн их таалагдаад тэд тун удалгүй хормоо хийсэн баг. Нөхөр нь маш их амбицтай.
бүх анхаарлаа ажилдаа буюу кино урлах зориулаад байсан учраас Gladys өөрийн тэр тамирчны моделийн замлаа хойш тавиад гэр бүлдээ бүх анхаарлаа төвлөрүүлэхээр ингээд өөрийгөө золиослж байгаа. Энэ хоёр чинь бидний хүүтэй болцсон байна. Ингээд Ван Дамын аз жаргалтай амьдрал инхүү эхэлж байгаа. Супер од болцсон. Хайртай бүсгүйтэйгээ суучлаа. Тэгээд хүүхэдтэй болчлаа. Бүх юм тэгш. Цус төвчийн амжилттай болоод Ван Дамд тэр дорвол 5 киноны санал ирж байгаа. Манай хүн 3-т тоглосон. За Black Eagle, Cyborg, Kickboxer гэдэг нэртэй 3 кино. Ван Дамын зодтолдож байгааг үзэгч тарах үнэхээр дуртай байсан. Харин Cyborg гэдэг кинон дээр нэгэн асуудал гарсан нь зураг авалтын үеэр Ван Дам нэг хүний олонний хэсгийн хүний гарт хутгыг өшгөлж унгаах хэрэгтэй байсан боловч нүдрүү нүшгэлцэн. Ингээд тэр хүн арга алдчихдаг. Бүрөө. Нэг нүдэнд сохорчиж байгаа. Тэгсэн чинь нөгөө хүн чинь цэргийн хүн байсан байхгүй. Илүү цагаараа кинонд ингэж олон хэсэг тоглолдог. Тэгээд нэг нүдэнд сохорцсон хүн чинь яах вэ гэхээр ажиллах их боломжгүй. Тий, халагдсан. Хөдөлмөрийн чадвар алдчихлаа. Яана. Тий. Хөдөлмөрийн чадвар алдсан. За сохорсон. Тий. Ингээд Ван Дамыг шууд шүүхт өгчдөг байхгүй. Бүүн асуудалтай хэцсэн. Тэгсэн чинь ядж яхад шүүх хурал дээр өмнөх киноны нөөдлөг өшгөлүүлээд исэн хүн биш. Тэр ирээд нөгөө эсрэг талд нь гэрчийн мэдүүлэг өгчдөг. Наадах ч угаасаа юм. Чамаг энэ албаар угаасаа ингэдэг гэдэг. Тэгэхээр шүүгч түүнийг албаар хүний нүд сохолсон гэж үзээд тэгээд азар шорон оронд хийсэнгүй. Харин нөхөн төлбөр бараг $500,000 нөхөн төлбөрийн шийтгэл өнөг толтол. Тэг ямар азар олон киноны санал аваад мөнгөтэй болцсон байсан. Тгийгүйсэн бол юун кино жүжигч. Тэг өрөнд ороод буцаад биелэг рүү зүгтах байсан биз. Харин дараагийн кино болох Kickboxer гэдэг киног бас л бөөнөр үзсэн. Дэлхийд даяараа үзсэн. Америкаас Таиландд ирсэн тулаанчийг нэг багш бэлддэг байхгүй. Kickboxer. Тэгээд тулааны бэлтгэлийн хэсэг үнэхээр гоё. Тэрийг чи хараад ингэж бэлтгэх стам байл бас дуурайгаад. Ер нь ингэ Ван Дамыг дуурайгаагүй хүүхдэд товоорох нэр. Тэгээд тулааны хэсэг нэг сүртэй. Ийм бэлитэй. Бэлийнхаа дээр нь ийм цавууд өргөж байгаа. Шилний хүртсэн дээр ингэж наахад. Тэгээд зодтолтдаг. Тэр мэрчтэй гоё байлаа шүү дээ. Энэ кино $3 сая төсөөр хийгдээд $50 сая орлого болсон байна. Хамгийн их орлого болсон кинонуудын нэг энэ бол яхахгүй юм. Энэ амжилтын дараа энэ киноны дараагийн ангиуд ч гэсэн гарсан юм байна. Гэхдээ Ван Дам тэдгээр кинонууд тарин тоглоогүй. Ингээд Ван Дам ер нь маш том мод болж хурж байгаа. Цус дэвжээ, Kickboxer, Cyborg гэнтэр ер нь ингээд бүх кинон хит болоод байгаа юм. Энэ цагаас хойш түүний хувийн амьдрал буруугаар эргэж эхэлнэ. Гэртээ үзэгдэх нь ховор болоод үжлэг хүлээн авалт хийсдэг. Үүр зүрээр тасан согтоо орж ирнэ. Гэрт нь эхнэр 2 хүүхэд нь хүлээгээд байгаа. Тэрийг огт тоосон шинжгүй. Ингээд оддын өвчин тусаад нэр хүндээ дийлхэ болж эхэлж байгаа. Хамгийн эрэлттэй, Болливуудын хамгийн эрэлттэй, хамгийн өндөр цалинтай том оддын нэг нь болчихж байгаа шүү дээ. 1991 онд түүний тоглосон дараагийн кино Double Impact нээлттэй хийсэн. За мөн бас л шууган дэрсэн. Одоо кинон дээр нэг Ван Дам хангалтгүй байна. Энэ чинь нэг ихэр дүр бүтээдэг тий. Ингээд ах トゥ ихрийн дүр бүтээгээд кино бас муугүй амжилттай. Манайд ч гэсэн бас зөндөө үзсэн. Ван Дам яар бүр энэ үеийн бүх киног бас үзсэн баг. Дараа жил нь манай хүний хамгийн том кино төсөл болох Universal Soldier. Универсалны солдат гэдэг юм. Бид нэг орс орчуулгатай кассетээр аваад үзсэн учраас яг тэрүүгээр нь ингээд тархинд нэжлэгдсэн байгаа байхгүй. За Универсалны солдат гэдэг киног нээлттэй хийсэн. Энэ кинон дээр тухайн үед мөн л том од болж исэн Dolph Lundgrenтэй хамтран тоглож байгаа. Ам өргөдсөн 2 цэрэг буцаж амилж босч ирэл тэгснээс амар цэрэг мэрэг болцсон. Бас л гоё кино байсан энэ нэр. Програмчлагдсан бааш тааш. Энэ кино 1992 оны маш өндөр орлоготой кинонуудын нэг болж байгаа. Киноны санаа нь видео тоглоом хийхэд шууд тохирч аваад үтсэн цагтаа тийм байх шүү нэрээ. Тийм. Ингээд кино хийсэн студ нэг видео тоглоом үйлдвэрлэгчтэй холбоо барьдаг. За энэ киногоор тоглоом хий. Тэгсэн чинь нөгөө нэг Midway гэдэг компани байхгүй юу тэр.
Midway гэх юм болохоор өөр санаа бодолтой байсан юм бэл. Үгүй харин бид нар та нартай биш Вандамтай хамтарч ажилламаар байна. Тэр цус дэвжээгээр нь кино юм тоглоом хиймээр байна гэдэг. Тэгэд Вандамтай ярилцж хагаад тэгэд бас бүтлгүүтчихдэг. Гэхдээ Midway гэх нэг тоглоом хийсэн. Тэр нь Mortal Kombat байхгүй. За. Mortal Kombat-ын Johnny Cage гэдэг дүр бай. Тэрийг шууд Вандамаас хулбарлаж хийсэн юм бэл. Вандам төлбөрийн төр өгсөн мэдэхгүй байна. Ямар ч энэ хоёр чинь хоёр тишээ болцсон байгаа шүү дээ. Ямар ч гэсэн Johnny Cage-ийг Вандамаас хулбарлаад хийсэн. Царай мөрөнст шал өөр ээ нөө. Өөр ээ нөө. Тэгэхдээ би тэр артлын түүх мөхөнд л адилхан гэсэн юм. За Mortal Kombat бол бүх цаг үеийн хамгийн алдартай, хамгийн шилдэг тоглоомууд нэг. Тийм шүү. Яг Вандамтай Вандамын оргил үедээ зэрэгцээд яг ингэж энэ хоёр дэвшилсэн байгаа. Оо адилхан юм байна. За баярлалаа. Тийм байна. Ер нь Вандамын оролцсон бүх төслүүд ингээд маш амжилттай болж байгаа. 1993 онд Hard Target гэдэг кино. За энэ кино болохоор Аз найруулагч Джон Вугийн Холливуудын анхны кино байсан. Джон Ву дараа нь Mission Impossible, Face Off гэдэг маш мундаг кинонуудыг найруулж байгаа шүү дээ. Тэгээд хамгийн анхны хүл тавьсан дээр нь Вандам таарсан гинэ. За Hard Target дээр Джон Ву бүх чадварыг гаргасан болол та. Тухайн үед кинонд эротик хэсэг оруулахгүй болдгүй байлаа шүү дээ. Эротик кино хэсэг ороогүй бол тэр кино бүтлгүүтдэг байсан ийм үе байхгүй. Гэтэл Hard Target дээр тэр хэсгээ арай ихтүүлчих. Оо за. Тэгээд дахиж эвлүүлэг хийгээд тэр хэсгийг багасгасан юм байна. За зодооны хэсэг гардаг. Тэрэн дээр бас цус нүчээ ихтүүлчих. Дахиад эвлүүлэг хийгээд тэтгээрээ багасгаад ингээд нийт 7 удаа засварлаж байж нийгэм дэлгэцэнд гаргаж ирсэн юм бэл. За тэр эротик хэсгүүд бол сүүлдээ бүр утгаа алдсан шүү дээ. Бүх кинон дээр тийм хэсэг байдаг байсан байхгүй. Тэрийг үзэх гэж очдөг байсан хүмүүс ч бас нэлээдэг байсан баха тэр. За Вандамыг ингээд ер нь цаашдаа олон ч та кинод нөхцөлүүлж байгаа. Тийм үү? Тийм шүү дээ. Яагаад би нэгийг чараагүй болоо? Вандам ч бүр өөрөө би нөхцөлчий гэж яагаад нөхцөлдөг байсан байхгүй. Би үзгээ харуулах хэрэгтэй байна гэд өөрөө тэр бас солиотой юм чинь. Ингээд олон ч бүсгүүчүүд охтуудын хүсэмж залуу болж байгаа юм л та. Тэдгээр охтуудын нэг нь Hawaiian Miss Darcy гэдэг бүсгүй байдаг. Энэ бүсгүйгээс болоод Вандам эхнэр хоёр хүүхдээ дахиад хайдаг. Ингээд Darcy-тай гэрэлдэг. Энэ өмнөх эхнэр Gladys Portuguese гэдэг охин биш үү? Охин гин бүсгүй шүү дээ. Тийм. Энэ үнэхээр сайн бүсгүй. Түүнтэйгээ 6 жил хамт байгаад тэгээд ингээ хоёр тийш болж байгаа шүү дээ. Тийм чи Вандамыг бодоод өөрийнхөө замлыг хайцсан. Тийм шүү дээ. Хоёр хүүхдээ өсгöd байгаа. 1994 онд Вандамын гол дүрдэн тоглосон хамгийн өндөр орлоготой кино болох Time Cop буюу цаг хугацааны цагдаа гэдэг кино нээлттэй хийдэг. Энэ кино 110 сая гаруй долларын орлого болт юм байна. Зарим шүүмжлэгч нар энэ киног Вандамын хамгийн мундаг кино гэж хэлдэг. Яг үнийг хэлэхэд би энэ киног сайн санахгүй байна. Ямар ч нэг цагдаа цаг хугацаараа хэлдэг юм уу яадаг юм. Ямар ч улс төрчдтэй үзэлцдэг юм шиг байл. Харин энэ онд нь гарсан дараагийн киног бол маш сайн санаж байгаа. Тэр бол Street Fighter юм. За бүгдээрээ бараг санаж байгаа бохтой тийм. За ивент итгэж штэ танилцсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээ Unitel дэмжиж ажиллаж байгаа. За Unitel маань хэрэглэгч олон нийтийн дижитал мэдлэгийг нэмэгдүүлээ. Тэгээд нөгөө цахим орчны эрсдлээс өрчсөн сэргийлэх зорилготой үлгэртэл байдаг нэртэй юм нөлөөллийн компанид ажлыг хэрэгжүүлж байгаа. За энэ ажлын гол онцлог нь болохоор кибер аюулгүй байдлын талаарх мэдээллийг хүн бүрийн сайн мэдэх төр үлгэрийн түүхүүдээр дамжуулаад ойлгомжтой, сонирхолтой байдлаар за одоо энэ бол үлгэртэл байдаг юм шүү. Та нар маань одоо сэрэмжтэй агаараа гэж сануулад байгаа юм. Тэгэхээр одоо таныг хялбар аргаар мөнгөтэй болгоё гэдэг юм уу? Эсвэл хөрөнгө оруулах юм бол илүү хурдан ашиг олно гэдэг юм уу? За эсвэл захиалга хийгээд одоо ингээд онлайнаар хөргүүлээд авъя гэдэг их мөнгөний одоо гүйлгээ хийх ч юм уу ийм зүйлүүд дээр яг үнэн байж болох ч гэсэн маш сайн ягталж ээж за эсвэл одоо ялангуяа тэр хялбар аргаар мөнгөтэй болъё гэдэг тийм сүлжээний ч юм уу тиймэрхүү юмуд манайх их болгоомжтой хандах хэрэгтэй, нягталж үзэх хэрэгтэй гэдгийг Unitel маань бидэнд сануулад байгаа шүү. Unitel ер нь бол ингэж нөгөө нийгмийн хариуцлагын өрөөнд дандаа гоё юм алхмуудыг, уриалгуудыг хэрэглэгчдтэй тухтай шийдлүүдийг дандаа хийж идэг. Тэгэхээр Unitel-тэй маш их баярлалаа нэвтрүүлэг дэмжиж ажиллаж байгаад. За баярлалаа. За Street Fighter бол ижил нэрт Vega тоглоомноос сэтгэлэн хийсэн юм кино юм.
За тоглоом нь бол маш алдартай. Ялангуяа 2 дугаар хөлбөр нь дөрүүд нь ч гэсэн маш алдартай байхгүй. Ингээд кинон дээр ямар нэгэн супер хот байх хэрэгтэй гэд манай хүний кинонд урддаг юм бэл. Мөн тухайн үеийн том хотын нэг Раул Жулиаг бас дууддаг юм. Тэгсэн чинь энэ хоёр жүжигчний цалинд жүжигчдийнхээ ихэнх төсвийг зарцуулчих гэнэ. Ингээд өөр хүн тоглох гэсэн чинь мөнгө байдаг. Тэгэхээр 19 голлох дүртэй байсан киногоо 7 голлох дүртэй болж цөглөөд тэгээд 2-оос гадна дахиад 5 байх нь шүү дээ. Тэднэрийгээ дандаа хэнийг ч танихгүй тийм хүмүүсээр бүрдүүлсэн юм бэл. Ингээд асуудал нэгдүгээр хэн. За хоёрдугаар асуудал нь зураг авалт Таиландд хийгдсэн. Тэгсэн тухайн үед тэнд нь бослог гараад бүх зам харгуй бүгдийг хаасан. Цагдаа зэргийг. Тэгээд нөө supply хангамж байхгүй болсон. Энэ хэд юу нэлээд өлссөн шинжтэй юм шиг. Их турж ицсэн гэдэг юм бэл. Дээрээс нь маш чихтэй штэ энэ ч тийм. Тэгээ бүр нүднээс гарсан. За тэгээ дараагийн зураг авалт нь Австрал болсон. За тэнд очиод нэг овоо хооломд идээд гайг болцгоосон гэдэг юм бэл. За Таиландд байхад за ер нь энэ киноны зураг авалтанд дахиад нэг асуудал гарсан. Энэ бол Ван Дамын хар тамхины донтолт. Өмнө нь хинч үнийг мэддэггүй байсан. Анх удаага хүмүүс олж мэдчихэж байгаа нь энэ. Гэтэл энийг хэрэглээд маш олон жил болж байгаа юм байна. Тэг баггүй хугацаа өнгөрч байгаа. Өмнө нь ингээд маш ачаалттай ажиллаж байсан учраас тэр бүгдийгээ давж туулах гэж анх хэрэгэлсэн гэж Ван Дам бүсгүүлд нь хэлсэн байдаг юм байна. Гэхдээ зүгээр өвс биш. Хүндрүүлсэн юмнууд, цагаан өнгөтэй юмнууд нутгуудыг хэрэглэж байгаа. Ван Дам Street Fighter киноны зургийн талбай дээр үзэгдэх нь ховор болж. За нөгөө юм хэрэглээд алга болчихно. Тэгэхээр түүнийг харгалзах нэг хүнийг ажилд аваад. За чи энийг хаашаа жуулахгүй шүү гэсэн чинь нөгөө төгтөгөө нийлээд алга болчихдог. Хойлоо хард юмчихдээ. Ингээд зураг авалт эхэлнэ. Хэдэн цаг түүнийг хүлээнэ. Тэгээ эрэхтэй хэвэн биш. Согтуу, мансуурцсан. Сүүлдээ кино зохиолдоо өөрчлөлт оруулаад түүний тоглох хэсгүүдийг багасгаад түүний оролцох ёстой байсан хэсгүүд дээр өөр хүмүүсийг тавиад ингээд бүр ингээд утгаа алдчих. Гэтэл асуудал энд дуусаагүй. Хамтран тоглогч Кали Миноктай бас учир ургалдаг. Энд чинь Дарситай гэрэлцсэн байгаа шүү дээ. Дарси ч жирэмсэн байгаа. 3 дахь хүүхэд нь баггүй Ван Дамын. Дарсигийн анхны хүүхэд. Тэстэ энэ киноны зураг авалт. Холиан бантаа. Тий. Тэстэ юу ч гэмээр нэр. Ийм тогтургүй юм бол яах гэж гэрлээд идэв. Хараад дурлахаар л за би гэрлэнэ гэж бодчиход очиж гэрлэж чадах. Зүгээр үерхэд юм уу болцоод явал та тий. За хэдий ийм олон асуудал гарсан ч гэсэн киног маш олон хүн үзсэн, маш их ашиг болсон. Харин шүүмжлэгчид өөр бодолтой. Киног өстой газар дор хартал нь болсон баг. Одоо энэ киноны үнэлгээ 4.1 шүү дээ. Муу юм байна тий. Тийм. Гэтэ ийм баг үнэлгээтэй ч гэсэн Ашиг их болсон. Ашиг болоод Ван Дамын нэр хүнд өсөж байгаа байхгүй. Цаашдаа түүний тоглосон кино төслүүд ч гэсэн маш их орлого олсон хэвээрэл Ван Дам тэнд гарч иргээл эргэлттэй өшгөлтөй хийж лээвэл хүмүүс тэр киног үзсээр л байгаа. Sudden Death гэдэг кинон дээр түүний хамгийн сайн жүжиглэлт гардгаа гэж жүжигчид нар хэлдэг. Дараа нь The Quest гэдэг кинон дээр манай хүн өөрөө найруулагч, зохиолч, гол дүргээд 3 ажилч зэрэг хийдэг. Найруулагчаараас ажилласан. Тий. Зохиолч баг 10 хэдэн кино байгаа шүү. Харин эдгээр кино төслүүдийн хажуугаар нэгэн телевизийн зурвал тоглосон нь Friends байсан. За Friends гарч ирж байгаа бол би ярихгүй болохгүй тэрэг. Гэтэл тухайн үед Ван Дам маань Friends гэж юу вэ гэдгийг мэддэггүй байсан. Төлөөлөгч нь Ван Дамд энэ маш том зурвал байгаа. Чи энэ дээр тоглохгүй болохгүй гэд аваачаа тоглолцсон. Тэгээ оцсон чинь маш үзэсгэлэнтэй хоёр бүсгүй байсан гэнэ. За яах нь одоо тэгээд Jennifer Aniston манай Courtney Cox хоёр хэлж байгаа юм. Хин гэдгийг мэддэггүй байсан гэж за. байгаа. Ван Дам чинь бүр ийм од байл шүү дээ. Friends мэддэггүй гэж бодохгүй. Харин дараа нь Friends-ийг ямар том бэ гэдгийг олж мэдсэн баг. Тэгээд би статстай л гэж бодож байгаа. Түүний оролцсон кино төслүүд амжилттай болсоор за хэдий томоохон кино байгаагүй ч гэсэн Ван Дам тэнд байснаар тэр кино санхүүгийн хувьд хязгаарч алдагдал хүлээхгүй гэдэг нь тодорхой байсан. Бас нэг зүйл гарцаагүй байсан нь тэр кино төсөл болгон дээр нэг хүүхэнтэй орооцолдох нь. Мэдээж маш том мод учраас түүний хувийн амьдрал олонний хараанаас хол байх боломжгүй. Мөн түүний хэрхэн ийм чадварлаг тулаанч болсон талаарх түүх олонний сонирхлыг татах нь бас гарцаагүй. Ван Дам ч гэсэн өөрийн хэрхэн тулааны урлагийн каратегийн, кикбоксинг авраг болсон тухайгаа яриад ярилцлага болгон дээр энийгээ дуртаал
Америк нэгдсэн улсад ирэхээс өмнө би чинь ийм том тулаанч байлаа энэ гэдээ яриад бүр ингээд байсгээл яриад байдаг. Зодооны түүхээ яриад л ерөөсөө. Тийм. Харин энэ түүхт нь зарим нэг үзэн ядагчид итгэхгүй байсан юм. Гэхдээ тэдгээрийг үзэн ядагчид гэхүү хин гэхүү гэдгийг чи дараа нэрлээрэй заяа. За. Америкийн кикбоксер дэлхийн 11 удаагийн аварга Дон Уилсон гэдэг хүн байдаг юм байна. За. Энэ хүн Ван Дамын өнгөрсөн амьдралыг судлаад түүний яриад байгаа тэр тулаанууд хизээч болж байгаагүй юм байна. Түүнтэй тулцсан нэг ч хүнийг би олж чадсангүй гэдэг мэдгдлийг хийжсэн. Би Ван Дамыг сайн тулаанч гэдгийг мэднэ. Гэхдээ тэр хинтээж тултаж байгаагүй. Би өмнө түүний кикбоксыг дэлхийд сурталчлаад байгаа учраас чимээгүй байсан юм. Одоо харин нөхцөл байдал өөр болсон. Түүний худал хурамгийг илчлэх цаг нь болсон гэж хэлсэн байна. Яана. Энэ Дон гэдэг хүний мэдгдлийг Ван Дамын зарим хуучин хамтран зүтгэгч нар ч дэмжиж исэн. Ван Дамын тулааны арга барил тэр эргэлттэй хөшгөлт нь жинхэнэ тулаан дээр ямар ч нэмэр байхгүй, ажиллахгүй. Тийм болохоор энэ жинхэнэ тулаанч биш ээ гэж хүртэл тэдгээр нь хэлж исэн. Магадгүй Ван Дамын амьдралын хэв маяг залуучууд хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлээд байгаа учраас хүмүүс түүнийг хязгаарлах гэсэндээ иймэрхүү ярианууд гаргаж ирсэн биш мэдэх юм. Тэр хинтээж тулдаагүй дэлхийн аварга биш гэдэг нь үнэн ч байж мэдэх юм. Дон Ван Дамыг дэвжин дээр уулзах урилга хүртэл явуулж исэн байна. Харин Ван Дам би зураг авалттай маш завгүйгээд тэнцээ очиагүй. Гэхдээ яасан гэж Чипакотыг очиж зодоод исэн байхгүй. Йоо. Тэгээ түүнд өшгөлүүлээд хэд хэд хүн гэмтчихсэн. Зургийн талбай дээр дахиад л хүн гэмтээсэн хэвээрээ. Тэгэд энэ бүгдийг хараад хахад тэр Донны яриад байгаа зөв ч юм шиг, үнэн ч юм шиг. Сайн энэ. Яста амар муха хүнийг үгүйсгэсэн болох гэдэг нь тэгээд энэ шуугинаас гадна түүний гэр бүлийн байдал ч гэсэн бүүн асуудал. Шинэ ихнэр Дарсийн хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа Ван Дамыг араар нь тавьсныг нь олж мэдээд салах өргөдлөө өгөхөөр шийддэг юм. Гэтэл Ван Дам ямар нэгэн аргаар Дарсигаас уучлахгүй чадаад тэр хоёр бүр буцаж ивлэрээд дахиад хоёр дахь балсаараа тэмдэглэнгээд дэлхийгээр хэрэн тийнээд Францд хүртэл очиод тэгсэн чинь Францд байжгаад хэдэн өдрийн дараа зочид буудлын үүдний өрөөнд нэг хүүхэн цус нүчтэйгөө холилдоод орилоод гараад ирдэг. Нөхөр маань намайг алах гэдэг юм. Тэгсэн чинь тэр Дарси байдаг байна. юу ээ? Наац чарлаар дүүрэн байсан хоёр шүү дээ. Ингээд цагтаа ирээд бүсгүй гэмлэгт хүргээд Ван Дамыг тэр даруй нутаг буцсан. Тэгээ Ван Дам Дарси хоёр маргааш нутаг буцдаг. Тэгээд тэр даруй Дарси Ван Дамаас салах өргөдлөө өгч байгаа. Шалтгаан нь гэр бүлийн хүчирхээлэл, хар тамхи, замун хүүхдийг хулгайлах гэж занал хийсэн гэдэг. Ийм шалтгаанаар. Тэгсэн чинь Ван Дам ч бас зүгээр байсангүй. Дарсиг сөрөг хэмжил гаргадаг. Сөрөг гомдол гэдэг лөө. Дарси ч гэсэн намайг араар тавьчихсан. Энэ хүүхэд миний хүүхэд биш ч гэж магадгүй гэдэг. Энэ ч мас урцсан согтоо бүр ингэж ухаан алдцсан яваад байгаа байхгүй. Шүүхээс юу гаргасан гэхээр эцэг тогтоох шинжилгээ өгсөн Ван Дам хүүгийн эцэг мөн байсан. За ингээд нөхөн төлбөр сар болго өгөх хэвээр. Жилд $100 өгч байгаа байх шүү энэ. Ингээд Ван Дам Дарси хоёр олон жил шүүхтэлцээд олон жил хэрүүл тэмцэлтэй явсан. Ингээд ингэж явж байхдаа энэ хоёр хүүгээ мартчихсан юм бэл. Яа ямар хэцүү юм бэ? Хүүхэд нь том болоод аавтайгаа адилхан хар тамхичин болсон. Тэгээд гэмт хэрэг толбогдоод шороо орнгоор орчихсон бас тэгээд бүтлэхгүй юм чинь. Ингээд эхнэрээсээ салсны дараа түүний нэр хүнд огцон мунж эхэлдэг. Тэр өөрийгөө аврах гэж хэлсэн үү, үнэхээр ч тэгж бодсон уу? Нэг мэдээлэл хийдэг. Би залуу хүүхдүүдийн үлгэр дуурайл болохыг үргэлж хүссээр ирсэн. Тэхийг хүсдэг. Тийм ч учраас би энэ хорт муу зуршлуудаасаа салахар шийдлээ. Хүүхдүүд миний энэ байдлыг хараад муу бүхнээс гарч ангиж ирч болдгийм байна гэж ухаарл аваасаа гэж хүсэж байна гэдэг мэдээлэл өгдөг. Би одооноос тэр муухай зүйлийг хэрэглэхгүй, цэвэр болно, эрүүл болно гэж хэлээд сэргийн засах эмнэлэгт хэвтэж байгаагаа зарладаг. 7 хоногийн дараа эмнэлгээс орохдаг. Шинэ хүн болох гэжсэн шүү дээ. Ингээд шинэ хүн дийсэн үү, хуучин хүн дийсэн үү гэдэг нь тодорхой. Үргэлжлүүлээд хэрэгэлсэн юм байна. Гэхдээ энэ удаа бүр ихээр хэрэгжилж эхэлж байна. Дараагийн кино зураг авалтын үеэр Хонконгд тавьсан юм. Энэ үедээ бүр галзуурах шахсан. Би үхэж гин гэж өөрөө хүртэл бодсон ба. Тэг би хаана байгаагаа мэдэхгүй. Өөрийгөө ч хин гэдгийг мэдхээ байсан.
Тэгээ бүр Хонконгийн зочд буудлын цонхон дээр хүртэл гарч ирсэн. Үсрэх гэж байгаа байхгүй. Аврал ирсэн санаа л да энэ. Гэртээ харж ирээд хүүхдэд таниагүй. Ингэтлээ одоо мас урсан баг. Одоо донцсон баг. Ингээд нэр хүнд нүгнийгээ дагаад унсан хэвээр. Гэтэл хаанаас ч юм ямар нэгэн азар Universal Studio-гийнхан манай хүнд 3 киноны санал тавьдаг юм байна. Тус бүрд нь $12 сая цалин өгье гэсэн баг. Тэгсэн чинь үгүй $20 сая өгөх гэж танигтай. Тэгсэн чинь Universal тэгвэл үгүй гэж татгалцсан ч байгаа. Тэгсэн чинь Ван Дам өөрөө артаас нь залгаж үйж нэг юм нөгөө гурвынхаа гэрээг олж авч чаддаг. Тэр гурван сайн амжилт үзүүлж чадаагүй л дээ. Гэтэ одоо ер нь Ван Дамын кинонууд түүний талаар сайн гэхээс илүү сар мэдээ гарах нь илүү болсон байна. Кинонууд нь ч явах байсан, хүн үзэх байсан. Шөнийн цэнгийн газар зодоон зөхөн хийсэн. Тэндээ хүн зодуулаад бүх шахсан юм байл. Хуучин бие хамгаалагчтайгаа тааралдаад тэрнтэйгээ зодтолтчихж байгаа. Тэгээ хар тамхи хэрэгэлсэн, зочд буудлын өрөөний цонхоор бөөдөн шидсэн гэх мэт. Янз бүрийн сар мэдээдүүд л гарах болсон. Жүжигчний замлан ч гэсэн энэс хойш ер нь өөдлөөгүй. Ван Дам өөрчлөгдөж чадаагүй. Дайн дулаантай, байлдаантай тэр киноны 90 үе дууссан шүү дээ. Болчин шүрмс нэг хүн ихэ болцсон. Яг үнэ. Гэтэл Ван Дам би энэгээрээ амжилт олж чадна гэдэгт итгэсээр байсан байна. Олон кинонууд тоглохын хувьд тоглосон. Гэхдээ амжилт олсон цөм. Харин 2008 онд тэрээр JCVD буюу Jean-Claude Van Damme гэдэг нэрний товчлолоо байц. Ийм нэртэй нэг кинонд гол дүр тоглолдог. Харин энэ кинонд тоглосныг нь шүүмжлэгч нар тэнгэр тултал магтдаг. Түүний замналтаа гаргасан хамгийн сайн жүжиглэлт энэ байлаа. Түүнд Оскар өг гэж хүртэл бичижсэн. Энэ кинон дээр Ван Дам камерын өдөөс яг их царж байгаа 6 минутын турш нэг ч идэггүй жүжиглдэг байхгүй. Эндээ тэрээр өөрийнхөө уналт босолт буруу хэрэглээ тэр арх тамхи юу гэдэг бүгдийг ярьдаг. Би яагаад ийм ийч вэ? Би өөрөө л буруутай. Би супер одын тэр амьдралаа би өөрөө сүтгэсэн гэж ярьдаг байхгүй энэ дээр. Бас өөрийнхөө дүрийг бүтээж ам байна шүү дээ тий. Гэтэ яг ч өөрийнхөө биш л дээ. Гэтэ энэ хэсгээр бол тий. Өөрийнхөө тухай ярьдаг. Энэс хойш тэгээд удлаа байсан тодорхой болсон л да. Удлаа мэдгдэл байсан. За эдгээр кинонуудын дараа түүний оролцсон хамгийн том кино төслүүд гэвэл Kung Fu Panda-гийн 2 анги. За энэ дэр нэг 2 3 үйл хэлж байгаа дуу оруулалт. За Minions гэдэг анимашн дээр бас дуу оруулсан. За Expendables-ийн 2 дугаар ангид эсрэг талын дүр бүтээдэг. За энэ Expendables дээр бас бөөн асуудал. Зургийн талбай дээр хэдэн цаг хоцорч ирнэ. Хэлэг үгээ зээжилж чадахгүй. Энэ Sylvester Stallone бөөн уур. Тэгээ энэ хоёр чинь барилцаж авах дээрээ тулсан гэдэг бас юу байдаг. Зурхал байдаг. Гэхдээ ямар ч байсан Ван Дам маань кино урлагаасаа хөндөрчихгээгүй кинонд тоглосон хэвээр байгаа. Харин дуу хорлох дээр хуваа ажиллаад байгаа юм шиг. Харин эдгээр кинонуудаас түүний алдартай кинонуудаас дутхгүй нэгэн зүйл маш алдартай болсон нь 2013 онд түүний оролцсон Volvo машины реклам байхгүй. За энийг үзээгүй бишрээгүй хүн ховор баг. Тэгээд Volvo-гийн 2 машин ачааны машин баг. Ингээл зайтай болдгоо. Тэгэхээр юм болж байгаа шүү дээ. Ингэдэг тий. За тийм юм байна яг. Маш нас Тийм нэлээ. гарцсан үедээ. Гэтэ бүр гайхалтай. Гэсэн хөврөл байгаа байхгүй тэр чинь. Төгс хийсэн. Эхний юугаар. Өө тийм үү. Эхний зураг хар гэсэн шүү. Ингээд $4 сая цалин авсан баг. Тэгэхээр нэг сони юм байгаад байгаа. Киног нь үзэхгүй байна. Гэхдээ Ван Дамыг хүмүүс хүсээд байгаа байхгүй. Уг нь тийм байна. Тий. Ямар ч зэн сүрчээгүй гэсэн үг. Амар гоё дүр төрх.Элтөө уг нь. За ямар ч байсан ингээд Ван Дам маань цаашдаа кинонуудаа тоглох юм шиг үлээ. Ирээдүйд 3 төсөл хүлээж байгаа гэсэн мэдээ байгаа. Харин хоёлаа одоо өнгөрсөн л түрээ. 1999 онд түүний амьдралд гэрэл гээгээ татуулж болох үс нэгэн үйл явдал тохиолсон гинэ. Тэр нь юу байсан гэхээр түүний 3 дахь эхнэр цорын ганц жинхэнэ хайр Gladys Portuguese гэдэг бүсгүй Ван Дамтай дахиж холбоо тогтоогоод. Тэгээд тэд дахиад гэрэлдэг. Ингээд 4 дахь эхнэр, 5 дахь эхнэр нь 3 дахь эхнэр нь байхгүй. 3 дахь эхнэртэйгээ дахиж гэрлээ 5 удаа гэрэлж байгаа. За. Ингээд бүх зүйлийг шинээр эхэлнэ. Би цоо шин хүн болно. 2 хүүхэдтэйгээ дөрвөлээ сайхан амьдрна. Хар тамхи хэрэглэхгүй, архинаас гарна гэд бүх зүйлийг тохиролцсон.
Хэдхэн сарын дараа Ван Дам согтуугаар машин барьж аваад айлын байшин мөрөгчдөг. Ингээд цагдаагийн газраас ирж байгаа. Хэргийн газраас бас зүгтах гэж оролцсон. Гэхдээ тасарч унсан бололтой чадаагүй гэдэг. Ямар ч зүгтах оролдого хийсэн юм бэл. Гэхдээ эхнэр нь салаагүй. Одоо хүртэл хамт байгаа шүү дээ хоёр. 90-с оноос хойш. Ингээд харахаар Кларис Португиз гэдэг энэ бүсгүй Ван Дамд бүр чин сэтгэлээсээ хайртай юм байна. Бүр хайртай, бүр маш их хачин хайртай. Одоо би чанд бүр нэг сони юм ярьж байгаа заяа. Ван Дам 2009 онд нэгэн шинэ эмэгтэй туслахтай болсон гэнэ. Хүн бүр түүнийг Ван Дамыг туслах гэж бодсоор явсан. Гэтэл үгүй. Тэр найз охин байсан юм байна. Тэгээд эхнэр нь үүнийг бас мэддэг. Тэгэд энэ гурийн хооронд нэг тохиролцоо байдаг. Бит хоёрт адилхан цаг зарцуулах ёстой. За. Ийм тохироотой. Өстой бүр нэг. Гүй бас арайчтай гэж хэлж болохгүй юм шүү. Энэ хүн ийм байгаад шүү дээ одоо. Тэгээ хайрлах гэж байгаа бол одоо аргаал болсон байна гэж бодогдож байна бүр. Их азтай хүн байна. Ийм ихнэр ховор шүү дээ. Тийм ийм хүн ороод ирээс олцсон биш үү те. Тийм ийм их хайр түнд байгаа байхгүй. Энийгээ даахгүй. Алтар дээрээч даахгүй. Энэ хайрыгч даахгүй. Өстой зангаа тавьдгүй нөхөр гэж Ван Дамыг хэлдэг юм. Тийм байна. Тэгээд уг нь маш гоё дүр төрх. Тэгэл нэрэл яг тэр Ван Дамыг одоо үзэгчд хүсээ тэнэгдэг нь үнэн байна л та. Тэгэхэд тэнд хүн нөгөө ямар ч мундаг авьяастай лаг байгаад ёс зүй тэгээд хариуцлага оюун зохион байгуулалт байхгүй хаар нэг ингэдэгтэй тий. Тэгээ сүүлдээ манай онч бас жүжиглэлт сурсан байгаа маа. Аргаа бараад. Бас сонирхолтой түүх байна. Тий. Энэ өнөөдрийн дугаараас ер нь сургамж аваасаа гэсэндээ л хийж байгаа. Их алдар нэр их мөнгө төгрөгтэй байгааг өөрийгөө маш их анзаарч байгаа. Дээр гараа суучих юм бол эзэж доошо буухтаа маш одоо юу яддаг шүү. Хүчтэй ундаг юм шүү. Тийм учраас хүнээрээ байгаарай. Цэнгэл миний хажууд байсан бол үргэлж миний найз цэнгэл хിവэрэл байх ёстой шүү гэдгийг одоо энэ дээрээс Ван Дамын жишээн дээрээс харж болж байгаа. Тийм. Хүнд яг нэг тийм огцом дээшлэх боломж бол хэзээ нэгэн цагт гардаг. Тэгээ гол нь буцаад буух аргаа тий яаж гарснаа мэдчихэл авахгүй л бурхан минь тэгэл тас гэл Ван Дам шиг юм болно. За ийм хүн байжээх үү? Харин тийм ээ. За баярлалаа. Баярлалаа цэнгэл. Шинжлэх ухаан тань мэдхүү Одмон дөр сувгийн кино төх нэвтрүүлгийн энэ 7 хоногийн дугаар та бүхэн төрлөө. Нэвтрүүлэг YouTube-ийн Одмон дөр сув NTV телевиз, Одмон дөр радио 83.3 107 хостолгионоор хүрсэн. За энэ дугаарыг хүрэхэд хамтран ажилласан аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээй хийнэтэл мөн өрх бүрийн хэрэглээ уяг гурилта баярлалаа. Студид Инхбат Цэнгэл ажиллаа. Дараалцъя. За баяр. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмон дөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмон дөр нэр дээрх Худлаа хөгжлийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмон дөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.